Энэхүү одоо төслийн хүрээнд тухайлбал одоо энэ жил Өгөөдөө хааны үед харьяалагдах Алтан зоос одоо Монгол улсын нотод дэвсгэрээр сурдлоо. За мөн ингээд толгойн олдвор буюу энэ олдвруудын судлаад үзэхээр за Монгол энэ улсын нотод дэвсгэрээр бурхны шашин 4-6 дугаар зууны байсан юм байна гэдэг нотлохын олдврууд болцсон байгаа байна. За мөн одоо энэхүү төслийн бас нэг гол зорилго нь бол энэ Монгол улсын түүхийг одоо илүү наривчилж бодтойгоор баримтан түншлэн гаргаж ирэх гэдэг ийм том зорилготой төсөл амжилттай хэрэгжиж байгаа. За Голомт банк бол манай археологийн хүрээлэн болон Гандан тэгшлийн хийдийн эрдэм соёлын хүрээлэнгийн хамтарсан өв соёлын голомт гэдэг энэ төслийг бол санхүүжүүлж ирсэн. 2022 оноос хойш одоо ингээд 4 дахь жилдээ бол санхүүгийн дэмжлэг үзүүлээд явж байгаа. Ингэт толгойн одоо дурсгалт газар дээр малтлах судалгааны ажлыг хийгээд бурхны шишний одоо бурхны дүр хөрөх үеийг бол илрүүлж олсон. За энэ хөрөхтэй холбоотой тахилын сүмийг бол илрүүлсэн байна. За өнгөрсөн энэ жилийн хувьд бол тахилын сүмийн хажууд байгаа сууц болон жужааны үеийн оршуулгын газрыг бас илрүүлж олсон. Соёлын голомт төсөл хэрэгжээд нь 4 жил орчим болж байна. Тэгэхээр бичгийн сурвалж дээр бол жужаан бурхан шинтэй байсан. Ялангуяа Төр Монголын төрийн шишин бурхан шишин байсан. Тэр улсын одоо шашны тэргүүн Дармаприя гэж лам байсан гэж ингэж бичгийн сурвалж дээр үзчихсэн. Гэвч яг жужааны онцгой холбогдох түүхэн тусгалт газруудыг бид нээж илрүүлж чадаагүй байсан. Тэр дотроо ялангуяа бурхан шишний энэ том суурин газар, хийд суурин газрыг одоо тэр он цаг нь өөрөө жужаанд холбогдох тийм бүс нутгийг зааж өгснөөр Монголын шин тухайд бол нэлээд ач холбогдолтой түүх ажил ажиллаулаа гэж үзэж байгаа.